Улсын хурлын дарга Бямцагт өнөөдөр төрийн албаны зөвлөлийн дарга болон гишүүдийг хүлээн авч уулзаж тодорхой мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ төрийн албаны тухай хуулийн шинжилгээг эрчимжүүлэхэд тус зөвлөл үр дүнтэй оролцох шаардлагатайг онцоллоо. Үүнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилт үнэлгээ хийж бодлогын шийдэл танилцуулахыг үүрэг болгоод улсын хурлаа шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Төрийн албаны зөвлөл хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын төрийн албаны хүний нөөц зөв бэлтгэгдэж байгаа эсэхд судалгаа хийхээс гадна төрийн албанд хэрэгжиж байгаа 130 гаруй төсөл хөтөлбөрт үр дүн судалгаа шинжилгээ хийж дүгнэлтээ гаргасан байна. Түүнчлэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд төрийн албаны их хөгжлийн санг сайжруулахад анхаарч ажилласнаар тодорхой үр дүнд хүрээд байгаа талаар төрийн албаны зөвлөлийн дарга Сэдвсүрэн байгууллагынхаа бүтэц үйл ажиллагааны талаар танилцуулах мэдээлэлд дурдсан. Үүнээс гадна төрийн албан хаагчдын 2025 оны нэгдсэн тоо бүртгэлээс харахад 4330 байгууллагад 231611 төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн он төрийн албан хаагчдын тоо 5.9%-аар буурчээ. Мөн төрийн албан хаагчдын дундаж наслалт нэмэгдэж 38.7 байснаас 2025 онд 40 нас болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл тэгээс 10 жил хүртэл төрийн албанд ажилласан 35 хүртэлх насны залууч албанаасаа гарч байгаа нь судалгааны дүнгээс харагджээ. Ерөнхийдөө бол яг төрийн албанаас нийт 27517 хүн төрийн албанаас 25 онд гарсан байна. Буцаагаад 14233 хүн төрийн албанд орж ирсэн. Энэ сая насны байдлаараа тэгж харагдаж байгаа. Дээрээс нь хамгийн их төрийн албанаас гарсан гаралт хаана вэ гэхээр төрийн үйлчлэгээн дээр гарсан. Улсын хурлын дарга Бямцагт мэдээлэлтэй танилцсны дараагаар тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж үүрэг чиглэл өглөө. Юун төрөнд төрийн албаны тухай хуулийн шинжилгээг эрчимжүүлэхэд төрийн албаны зөвлөл үр дүнтэй манлайд оролцох шаардлагатайг онцолсон. Үүн дотроо төрийн албан хаагчдын цалин хөлс нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг хөндлөө. Төрийн албан хаагчдын цалин хөлс нөхөн олгоор тусламж нийгмийн баталгаатай холбоотой 35 хуульд 35 янзаар тусцсан байж байгаа. Үндсэн цалингаас нэмэгдэл нь 2.6 дахин нэмэгддэг. Төрийн үйлчлэгээр албан хаагчдад бараг нэмэгдэл байдаггүй. Адилхан төрд бас ард түмнийхээ төлөө 2 үстэй зүтгэл тангараг явж байгаа улсууд. Тийм болохоор энийг хэрхэн яаж те мэдээж ажил мэргэжлийн онцлог салбарын бас онцлог байлгүй байх уу. Гэхдээ хит ялгаатай байхгүй. Байлгах энэ асуудал дээр бас тодорхой шийдлэр болж хангах хэрэгтэй. За шилэн төрийн албаны шинжилэл. Төрийн албаны зөвлөлийн тийм хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо системд улам чанаржуулъя. Төрийн албан хаагчдын бүх мэдээллийг бодит орчинд яралтай оруулж сая танилцуулгад орчинд дашборд байдлаар явж байгаа юм байна шүү дээ тийм ээ. Энийг өшөө зэгслээд өгчмөр байна. Уулзалтад улсын хурлын гишүүдийн төлөөлөл оролцож мөн байр сууриа илэрхийлж төрийн албаны зөвлөлийн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн дэмжлэгийг үзүүлж ажиллахад бэлэн гэдгийг хэллээ. ТЗ-гийн 9.7% эзлээд байгаа дотроос ч юм бас бууруулахнаа бууруулчих болохоор юм байгаа байхгүй. Төөрөг шилжүүлж байгаа бууруулчих болохоор. Зүгээр харин ингэж шилжихэд төрийн албан хаагчдын нийгмийн баталгаанд ордоггүй байх хэрэгтэй. Монгол улс бол төрийн байгууламжууд нэгдмэл улс учраас төрийн алба бол өөрөө нэгдмэл тогтолцоотой, нэгдмэл удирдлагатай, нэгдмэл үнэлгээтэй, нэгдмэл хяналттай. Тэгээд тэрнийхээ үр нэгдмэл байдлаар үр дүнгээ гаргадаг ийм л шинэ байх ёстой гэдгийг бид хуульчилсан. Эний үр дүнгээр бас тайлангууд авч байгаа нь бол сайн хэрэг гэж байна. Түүнчлэн төрийн албаны гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгосонтой холбоотойгоор бүтээмжийг нэмэгдүүлснээр зарим нэг сул орон тоог хэмнэх боломж байна гэж үзэж байна. Мөн төрийн албан хаагчдыг чадварчуулах, агуулгах хөтөлбөрийг шинжилэхэд онцгой анхаарч ажиллагаа улсын хурлын дарга энэ үеэр илэрхийлж байлаа. Цаашлаа төрийн албаны ёс зүйн тухай хуульд үнэлгээ хийхэд төрийн албаны зөвлөл манлайж ажиллахыг үүрэг чиглэл болголоо.